Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын их хурлын гишүүн Яа Санжмэтов дээд саран гэрэл энэ инх болд нараас 2017 оны 9 сарын 7-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн улс төрийн хил сэргэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олор олох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг улсын их хурлын 2018 оны 1 сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын болон хууль зүйн байнгын ороонд шилжүүлсэн билээ. Төрийн байгуулалтын болон хууль зүйн байнгын ороо 2018 оны 1 сарын 9-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа улс төрийн хил сэргэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олор олох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дистралал, бүтцийн шинжтэй засварыг төсөлд нэмж тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувийн төслийг бэлтгэлээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар хууль заасан журмын дагуу орон сууц аваагүй улс төрийн хил сэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийдгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр нөхөр эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон өрчилж авсан хүүхэд хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг. Харин улс төрийн хил сэрэгт холбогдуулан 20 хялаар шийдгүүлсэн хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр нөхөр эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон өрчилж авсан хүүхэд хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсэн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөн олгор олгох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм аа. Түүнчлэн улс төрийн хил сэргэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэх хугацаанд байхаар төсөлд тусгасан нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивд хадгалагдж байгаа хэргийг шалгаж дуусгах, цагаатгах, нэхэмжил гаргах, нөхөх олор олгох зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой болно. Улс төрийн хил сэргэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах саналыг байнгын орооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтгэж дэмжсэн бөгөөд эцсийн хувилбар болон төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг та бүхэнд тараасан болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ. Улс төрийн хил сэргэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хувилбарын төсөл эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж хуулийн төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье.